дугаар видео хичээлдээ тавтан байлнаа. Та бүхэн номныхоо 75 дугаар үзье нэгээрээ. 75 дугаар хуудасны видео засгал буюу цэвчээний Вьетнам. За CD1-ийн 78-ыг сонсоод тасгал байна. Бид бүхний өнөөдрийн сэдв бол доктора буюу эмчийн дэр гэдэг одоо дэд сэдв байна. Марина телефонуе к докторце Молови се здравотни сестров послухайте. Цоржика Марина. Цоржика здравотни сестра гэсэн байна. За тэгэхээр Марина за эмэгтэй эмчийг одоо доктор К гэд К доктор аваад руу болчоор одоо арталынхан К төгсгөл цэвэрлсэн байна. Эмэгтэй эмч рүү уцаар ярьж байна. За совилогчтой ярьж байна. Сонсорой. За Марина юу хэлж байна вэ? Совилогч нь юу хэлж байна гэсэн байна. Ингээд бүгдээрээ CD1-ийн 78-ыг авцгаая. Prosím, ordinace doktorky Jonákové. Dobrý den, Marina Kazaková. Prosím vás, chtěla bych se objednat k paní doktorce. Bolí mě hlava a v krku a je mi špatně. Je vám špatně? Tak můžete přijít hned. Aha, a kdy tam dneska paní doktorka je? Od 7 ráno do 5 odpoledne. Děkuju, tak já přijdu. За 20 дугаар сургалтаа анхаарал хандуулаарай. Цэвчээний дэвье. За CD1-ийн 79-ийг сонсоод их тасгал байна. Бүгдээрээ CD сонсохоос өмнө тасгалын заавартай танилцгаая. Марина е у докторки послухайте. Цоё небо нини правда гэсэн юм. Тэгэхээр Марина эмчийн дэргэд байна. За эмэгтэй эмчийг хэлж байна. Послухайте сонсорой. За аль нь зөв, аль нь худлаа болохыг нь тэмдэглэн байна. За ингээд бүгдээрээ CD1-ийн 79-ийг авцгаая. Tak prosím, kdo je další? Pojďte dál. Máte kartičku pojištění? Ano, tady je. Dobrý den, tak co potřebujete? Paní doktorko, bolí mě hlava a taky hodně v krku. Nedávno jsem měla ošklivou angínu, tak mám strach, že ji mám zase. Aha, a máte teplotu? Mám jenom 37,5, ale je mi špatně. Tak otevřete ústa, řekněte a... No, angína to není. Máte jenom virózu. Musíte brát 3krát denně paralen nebo ibalgin. Můžete taky brát vitamin C a musíte hodně pít. Třeba čaj nebo vodu. CD1-ийн 79-ийг авч сонслоо. Тэгвэл бид бүхэнд 5 асуулт өгсөн байна. Эдгээрийг багш нь орчуулж өгье. Нэгдүгээр үйлбэр Марина нема картичку поиштини аноне. За Марина даатгалын карт байхгүй. Марина ма страх жима зase ангино аноне. За Марина маш их айж байна. Тэ дахиад ангинтай болчих үедээ гэж маш их айж байна. Аноне. Тийм үгүй. 3 матиплату тэршицэд асуу. За аноне 38 хэмээн халуунтай байна. Мөсийн хойдны пид тэршиба алкогол аноне. Согтууруулах ундааны зүйл одоо хэмжээгээр уух ёстой. Тийм үгүй. За тавд нь мөсий брат едно уденне паралин небо илбалгин аноне гэж. За паралин болон илбалгин нэг за энэний нэр байна. Өдрийн нэг удаа ухстай гэсэн байна. Аноне. Эдгэрийг та бүхэн чеклэнэ гэсэн үг. Ингээд 3 дугаар сургалтад анхаарлаа хандуулж цэвчээний тэрши CD1-ийн 79-ийг дахин сонсно. Тэнтэй информац.txt пад контролёртэй послах юм. За текстийн мэдээллийг нь бүглөөрэй. Дараа нь сонсоод одоо хянаж шалгаарай гэсэн байна. Тэгэхээр та бүхэн маань дахин CD1-ийн 79-ийг сонсоод эдгээр дасгалыг нөхөн бичээрэй. Ингээд помадойтээс хийцэд анхаарлаа хандуулцгаая. Еднов за 1 удаа, 2 крат тэгээ 2 удаа, 3 крат 3 удаа, денне гэдэг нь өдрийн гэсэн үг. Энэ утга маань мөн за еднов, 2 крат, 3 крат за ден гэдэгтэй ижилхэн утга нэгэ гэдгийг хэлээрэй гэсэн байна. За бүгдээрээ 4-р сард анхаарлаа хандуулцгаая. Цэвчээний 4 Спойте вети за өгүүлбэрийн холбоороо доктор Жика за хин ярьж байна вэ? Доктор небо пациент. За эмчүү эсвэл өвчтөн үү гэсэн байна. За багш нь та бүхэнд өгнүүдийг орчуулж өгье та бүхэн өөртөө бие даан холбоорой. За нэг болимны өвдөж байна гэсэн үг. За энэ дээр нэг зүйлийг тайлбарлаж хэлэхэд өвдөн гэдгийг за боли гэдэг нь өвдөж байна гэсэн. Минь гэдэг нь намайг гэсэн утгатай орж байгаа. Намайг өвтгөж байна гэж одоо шууд утгаар нь бол орчуулж ярьж байгаа.
Гэвч бид бүхэн ойлгохтой за би үдэж ийн гэж ойлгоно гэсэн. За еми надад оторшэтэй нэну можете брат ууж болно. За мате танд байна. Муслим же мате танд байгаа гэж бодож ийн гэсэн үг байна. За уста мэдээж ам витамин С ойлгомжтой. Теплоту за халуунтай. Шпатны муу. Цэлэтэло бүхэл бий гэсэн байна. За тэр утгыг та бүхэн маань холбоод өвчтөн хэлж гин үү, эмч хэлж гин үү гэдгийг нь арталт нь одоо бас тэмдэглээрээ. За 5 дугаар засгааллаа цвичины пет. За CD1-ийн 80 сансад хийх татгал байна. Бүгдээрээ CD-г сонсоос өмнө заавар танилцгаая. Тослоо хэдэ апогүйтэй. Процучүйтэй P A B додоржүйтэй словны пришзвук ветний ритмус гэсэн. Тэгэхээр сонсоод давтаарай. P үсэг болон B үсгийн дуудлагыг нь анзаарах нь өгүүлбэрийн одоо химнэлийг бас анзаараарай гэсэн байна. Ингээд бүгдээрээ CD1-ийн 80-ыг авч сонсцгоё. Chtěla bych se objednat. Pojďte dál. Co potřebujete? Mám teplotu. Musíte hodně pít. Bolí mě hlava. Musíte brát Ibalgin. Můžete brát vitamin C. Хамаарлаг шилдэг хэсэгт анхаарлаа хандуулцгаая. Бид бүхэн датив аккузатив гэсэн хоёр T ялгалын особны замина буюу биеийн төлөвийг орж ирсэн байна. Тэгэхээр бид бүхэн я, T, нана, ана, ми, ви, ани гэсэн биеийн төлөвийн үнүүдийг мэднэ. Эдгээр маань өөх хоршгийн T ялгал буюу датив дээр заахын T ялгал буюу аккузатив дээр хэрхэн хувирдаг талаар өснөтөнд төгссөн байна. Тэгэхээр датив буюу хоршгийн T ялгал дээр за я би гэсэн биеийн төлөвний үг маань ми болж хуурсан байна. Энэ нь надад гэсэн утгатай болж байгаа. За T чи гэдэг үг маань датив буюу хоршгийн T ялгал дээр T болж хуурсан нь чамд. За он дээр муу болж байгаа нь тэр эрэхтэйд. Оноо дээр и гэд арталын энэ урт чаркатай. Энэ нь тэр эмхтэйд гэсэн утгатай. За оноо буюу амьгүй зүйл дээр муу. За түүнд гэсэн утгатай. За ми бид гэсэн үг маань наам болж хуурж байгаа датив дээр бидэнд. За ви буюу та нар гэдэг биеийн төлөвний үг маань датив дээр вам болж байгаа нь та нарт. За они буюу тэдний гэдэг биеийн төлөвний үг маань датив буюу хоршин ялгал дээр ийм болж байгаа нь тэдэнд гэсэн утгыг илэрхийлнэ. Та бүхэн маань эдгээрийг дөрмийн дэвтэртээ багшаага тайлбарлаж байгааг чих монголоор нь бичиж аваарай. За хамгийн доод талынх нь игнэ буюу заахын T ялгал дээр за я би чи буюу T за он буюу тэр хэрэгтэй оноо буюу тэр эмхтэй гэсэн энэ биеийн төлөвийн өгнүүд маань хуурсан байна. Минь гэдэг нь намайг гэсэн утгатай. Тэ гэдэг нь чамайг. За хоо тэр эрэгтэйг. И тэр эмэгтэйг. За хоо амьгүй одоо тэр зүйлийг. За ми буюу бид нар гэдэг үг маань аккузатив дээр нас болж байгаа нь бид нарыг. За ви та нар гэдэг үг маань аккузатив дээр вас болж байгаа нь та нарыг. За они тэд нар гэдэг биеийн төлөвний үг маань заахын T ялгал буюу аккузатив дээр е болж байгаа нь тэднийг гэсэн утгыг илэрхийлж байна. Тэгэхээр энэ маань энэ сэдв дээр яагаад орж ирсэн бэ гэхээр би өвдөх гэдэг болет гэсэн үйл үгэн дээр ашиглагдах шаардлагатай болж байна. За хүснэгтийн дээд талд байгаа цоо вас ташуудараастаа цоо те боли гэсэн асуулт байна. Энэ болохоор чамайг юу өвтгөж байна вэ? Эсвэл таныг юу өвтгөж байна гэж ойлгоод орчуулахдаа за таны юу өвдөж байна вэ? Чиний юу өвдөж байна вэ гэж монголоор орчуулна гэсэн. Тэгүн гот одоо хариулт нь боли миний халава гэсэн байна. Энэ нь
намайг толгой маань өвтгөөд байна гэж одоо ойлгоно гэсэн үг. Тэгэхээр минь гэдэг нь намайг. За эзэн би нь лава өөрөө болж байгаа. Толгой одоо намайг өвтгөөд байна гэж ойлгоно. Тэгвэл цаа вам хаташуу зураас ти е гэсэн асуулт энэ нь чи яасан бэ те? Чи яасан бэ гэсэн утгатай. Тэгэнгүүт арталт нь хариулт нь еми шпатне гэсэн байна. Энэ нь би маш буу байна. Надад маш муу байна. Надад одоо маш муу байна гэсэн утгатай байна. Энэ нь ми буюу датив дээр хэрэглэгдэж байгаа. Тэгэхээр эдгээртэй холбогдуулан бүгдээ 6 дугаар дасгалыг ажиллахаар ойлгомжтой боллоо. За 6 дугаар дасгалд анхаарлаа хандуулаарай. Цэвчний шест. Доppelter sein über Akkusativo, Adjektivo. Например, клад боли цэг. За яа дээр ойлгочжээ. Наха гэсэн байна. За тэгэхээр яа дээр боли гэдэг үгний араас аккузатив шаарддаг. За одоо тэгэхээр яа гэдэг үг маань одоо би үгдэж ийн гэж хэлэх юм бол боли минь гэж хэлнэ гэсэн үг. За е гэцэг я шпатне гэсэн байна. За эдгээрийг одоо ойлгож өчөхтэй. Еми шпатне. Тэгэхээр бид бүхэнд за үдэж байна болон одоо бие эрхтэнтэй холбоотой 12 асуулт болон өгүүлбэрүүд өгсөн байна. Эдгээрийг бүгдээ биеийн төлөвний үгүүдийн хөнгөшнэ гэсэн үг. За нэг боли ти дээр хувилгана гэсэн үг. Лава. За чиний толгой өвдөж байна уу гэж асуухаар болигийн ардаад аккузатив шаарддаг учраас мэдээж энэ маань те болно гэсэн үг. Тэ? Боли те лава болно гэсэн. Тэгвэл 2 дугаар өгүүлбэр. За боли гэд on. За тэр хэрэгтэй. За тэр хэрэгтэйгийн нүд нь өдөж байгаа гэж хэлэхээр боллоо. За аккузатив дээрс нь хувирна. За on дээр хоо гэсэн. Боли хоо ака. Тэгвэл 3. За боли ми буюу бид нар. За бид нарын гисүгдүүд байна гэж хэлэхээр бол за ми маань аккузатив дээр хувирна. Тэгвэл боли нас бржихо болно гэсэн. Гэвч та бүхэн үлдсэн 5 4 5 6-г биетан ажиллаарай. За дараагийн 7 8 9-ийг тайлбарлаж өгье. Та бүхэн 10 11 12 өөртөө хийгээрэй. За е ороод тэрний нэр ороод ирж байна тийм үү. Тэгэхээр бол одоо надад муу байна. Би гэж хэлэхээр бол надад гээд датив дээр биеийн төлөвний үг маань хувирна. Тэгвэл ви дээр е вам шпатне. За танд муу байна уу? Та муу байна уу гэсэн утгатай асууж байна. За оноо дээр е и шпатне. За и нь болохоор арталт нь зөөлөн и буюу богино и байгаа. Е и шпатне. За тэгвэл они дээр ийм бол е ийм шпатне. Тэгэхээр 10 11 12 дээр биеийн төлөвний үнүүдийг нөхөхдөө датив дээрх буюу за хүснэгтийн дунд талын игнэний одоо биеийн төлөвний үнүүдээс ашиглана гэсэн. 76 дугаар хуудсанд анхаарлаа хандуулаарай. За 7 дугаар дасгал буюу цэвчний сэдвэн surgical-ide на фотографи. За зурган дээр байгаа хүмүүс юу ярьж байна вэ? Напшиклад болимны суп. За миний шүд өвдөж байна гэсэн байна. Тэгэхээр та бүхэн өмнөх одоо дасгалуудаас сурч авсан үг хэлээ ашиглан эдгээр зурган дээр юу өвдөж байгааг одоо гараараа заасан байна. Өөртөө хэлнэ гэсэн. Одоо жишээлбэл 20 дугаар зурган дээр за болимны бржихо нэг хэцүүдүүд гихмжлэн. За тэгвэл 3 дээр миний толгой өвдөд байна гэж үлгэх үү? Миний нуруу өвдөд байна гэж үлгэх үү? Миний нүд өвдөд байна гэж үлгэх үү? Миний хоолой өвдөд байна гэж юу гэх үү гэдгийг та бүхэн маань өөрсдөө биедан бичгээд бол амархан байна. 8 дахь цэцэлд анхаарлаа хандуулцгаая. Цэвчний асуум. Подивитеся на фотографие цэвчний сэдвэн. Птитеся ареагуйте проблемадэро. Дасгал 7-гийн зургийг хараад ярилцаарай. Дараа нь асуугаад одоо загварын дагуу хариулаарай гэсэн байна. Напшиклад болихо бржихо. За түүний гидсэн өвдөж байна уу? Нэ болихо зуб. Үгүй түүний шүдэн өвдөж байна. За энэ дээр яагаад хоо байгаа гэж хэлэх нь эрэгтэй хүн байна. За тэгээд түүний гэдэг одоо биеийн төлөвний үгээ ашиглана гэсэн. Тэгэхээр боли гэдэг үг орж байгаа тохиолдолд биеийн төлөвний үг маань аккузатив буюу заахын ялгал дээр байдаг хувилбарыг нь ашигладаг гэсэн. Эмэгтэй байх юм бол боли и биши хоо гэж гэсэн үг. За и гэдгийнхэн төгсгөл нь богино байна. За мэдээж тийм ээ түүний
гитсэн өвдөж гинэ гэж хэлсэн бол ано боли хо абршо хо гэх мэтлэнгээр та бүхэн маань бидан ажиллана гэсэн үг. Энэ бол мэдээж та бүхэнд ажиллахад амархан байна гэдэгт багш мэдгэлтэй байна. За 9-р тусгалд анхаарлаа хандуулцгаая. Цвичины девиет. Яки проблем мои тито пациенти. За энэхүү өвчтөнд ямар одоо асуудал байна вэ гэсэн байна. За бид бүхэнд 12 үг өгөгдсөн байна. Доор 12 зураг байна. Тэгэхээр багш нь орчуулж өгье. Mit rimo. Mit angino. Mit migrino. Mit хшибку. Mit проем. Mit хоречку. Mit депресси. Mit зламенау року. Mit зламенау нахо. Mit аллергии на пил. Mit кашел. Mit диабетис, mit цукровку. 10-р тусгалд анхаарлаа хандуулцгаая. Цвичины десерт. Представьте си жесте у доктора творчный диалог. За. Эмчийн дэргэд байна гэж төсөөлөөрэй. За харилцан яриаг бүтээгээр ирсэн байна. За багш нь эдгэрийг орчуулж өгье. Добрый день. Так co ваш боли? Добрый день. Боли меня емишпатне. А боли вас такие. Боли тади. Она боли. Не боли. А мата теплоту. Она мам. Колик. Не мам. Myslím, že máte. Musíte brát týchle lék denně. Musíte jet do nemocnice. За помодотой хийсэд анхаарлаа хандуулцгаая. 37.5 гинтэй гэж хэлэхээр боллоо. Ман тэршицэд сэлэн пет гэж хэлдэг гэдгийг тогтоогоор гэсэн байна. Ингээд томрол эсэлтийг хийсэд анхаарлаа хандуулцгаая. За болимне суп. Миний шүд өдөж байна. За болела мине лава. За миний толгой өвдсөн. Болела мине бржихо. За миний гидс өвдсөн. За болели мине нахи. За миний хөл өвдсөн гэд бид бүхэн өнгөрсөн цаг дээр хэрэглэхээр боллоо. Лава гэд А төгсгөлтэй феминин номын үг маань болела гэд толгой өвдөгсөн гэсэн утгаар хэлж байгаа. Эзэн биеийн толгой болчихж байгаа байхгүй юу? Одоо она гэж хэлээд студавала гэж хэлдэг шиг. Толгой маань феминин номын учраас өвдсөн гэдэг үйл үг маань төсвөл наа алж байгаа. Тэгээд улаан өнгөтэй байна. За бржихо гэдэг маань А төсвөлтэй неодрумын үг. За тэгэн гот эзэн биеийн бржихо өөрөө болж байгаа гитсэн. За тэгвэл гидс намайг өвдгсөн гэсэн утгаар орж иж юм гэж ойлгоно. За тэгээд болело гэд неодрумын А төсвөл үгтэй ижилхэн өнгөрсөн цагт А төсвөлд үүснэ гэсэн үг. За тэгвэл нахи. За наха бол нэг хүлийг хэлж байгаа. Нахигээр олон тоон дээр хоёр хүлийг хоёулын хэлж байгаа. Тэгэхээр мэдээж хоёр хүл нь өвдсөн байвал олон тоон дээр за нахи маань өөрөө эзэн биеийн. Тэгэхээр хөвтэй болили гэд хөвтэй ийтэй болж байгаа. Тэгэхээр хөл намайг өвдгсөн гэсэн утгатай боловч бид бүхэн орчуулах гэж ойлгоод бид бүхэн орчуулах та. Хөл миний хөл өвдсөн гэж одоо ойлгоно гэсэн. Энэнийг та бүхэн бас дөрмийн дэвтэртээ өөртөө ойлгомжтойгоор татруулагчаар татруулан одоо тэмдэглэж аваарай. За 10 дэх цагт анхаарлаа хандуулцгаая. Цвичины 11. Доплентеслойсе болет ив минулан часе. За болет буюу өвдөх гэдэг үгийг өнгөрсөн цаг дээр бүглэрээ гэсэн байна. Бид бүхэнд 8 өгүүлбэр өгсөн байна. Тэгэхээр багш нь арт талын дээр өгсөн байгаа өгнүүдийг нь тайлбарлаж өгье. Миний око нүд өвдсөн гэж хэлэхээр бол за око маань өөрөө неотрон үг явж байна. Тэгэхээр өнгөрсөн цаг дээр юу болох вэ? Өмнөх томилгочлолтой хэсэгт өвдсөн хэсгийг анзааран та бүхэн маань бичээрэй. Ноха за нэг хүлийг ярьж гин, их талын хүл өвдсөн байж болж гин тийм үү? За сууби. За шүд маань өвдсөн байна. Тэгэхээр төгсгөлүүдийн та бүхэн анзаараад өнгөрсөн цаг дээр болгож чинь гэсэн үг. За миний уухаа за чих тийм нэг талын чих өвдсөн байна. Тийм? За рууцэ гар маань өвдсөн байна. Колено өвдөг өвдсөн байна. За рука за гар нь их талын гар өвдсөн байна. За миний вкрку
За хоолой нөвдсөн байна. Тэгэхээр бүгдээрээ эдгэрийг өнгөрсөн цаг дээр тавихад бол амархан байна. Мэдээж та бүхэн маань дасгал ажилтай холбоотой мэдхгүй зүйл гарах юм бол группийнхаа видео хичээлийн коммент хэсэгт үлдээгээрэй. Ингээд өнөөдөр хичээлд хамт байсан та бүхэндээ баярлалаа. Шинэ өгнүүдэд нутлан тогтоох, харилцан яриа болон дасгал ажлууд сонсох дасгалаа сонсон дуудлага болон сонсголоос хичүүлээрэй. Дөрмийн хэсэг буюу за тэр өнгөрсөн болит үйлдвэрийн дүрм өнгөрсөн цаг хэрхэн хуурж байгаа болон биеийн төлөөний өгнүүд датив болон аккузатив дээр за болигийн ард орж байгаа өгнүүд биеийн төлөөний үг дээр ашиглахаар бол заахын диалгалын үгсийг ашиглах болон за емиш батне гэх мэтчлэнгээр надад одоо муу мэдрэгдэж байна гэж хэлэхээр бол датив шаарддаг буюу үг харшийн диалгал дээр хуурдаг гэдгүүдээ тавтаарай гэсэн үг. За ингээд өнөөдөр хичээл тавцсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн хичээлээр уулзцгаая. Түр баяртай.